За тэгэхээр санхүүгийн зах гэдэг маань өөрөө дотроо хөрөнгийн зах, банкны сектор, даатгалын сектор гэсэн гурван тулгуур багнаас бүрддэг. За энэ гурван тулгуур багныг жигд хөгжүүлж байж зээлийн хөв буудаг. За хөрөнгө мөнгөний хүртээмж ихсдэг. За хамгийн чухал нь баялагын шудраг хуваарлт явагддаг. Тэр санхүүгийн захыг хөгжүүлнэ гэхээр одоо магадгүй хэдэн банкуудыг томруулдаг ч юм уу, хэдэн даатгалын компанийг томруулдаг гэж буруугаар бас ойлгож магадгүй. А яг үнээр ихтэй цаад одоо эдийн засгийн зорилго нь баялагын шудраг хуваарлтыг хийдэг энэ одоо механизмыг санхүүгийн зах зээл гэдэг. За энэ одоо хөрөнгийн зах даатгалын секторыг хөгжүүлэх маань өнөөдөр тэгэхээр Монголын нийт одоо төр засаг болон нийт одоо аж ахуйн нэгжүүдийн хамгийн чухал үүрэг зорилго болж байна гэсэн. За энэ хүрээнд хөрөнгийн зах маань өөрөө дотроо хувьцааны зах, бондын зах гэсэн одоо үндсэн хоёр захаас бүрддэг. За энэ одоо бондын зах гэдэг маань өөрөө санхүүжилтийн альтернатив буюу одоо банкны зээлээс бусад ийм санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд олох, компаниуд олох ийм маш чухал боломжийг олгодог ийм салбар байгаамаа. Тэгэхээр ингээд бондын зах зээлийг хөгжүүлэх нэлээд том бодлогын өөрчлөлтүүд хийгээд өнөөдөр бас ийм бондын форумыг зохион байгуулж байгаа нь нэлээд бас сайшаалтай. За энэ форумын үр дүнд бол бонд гарагч нарын тоо олшрах, за бондын худалдаа авагч нар хөрөнгө оруулагчдын тоо олшрах. За ингээд хөрөнгийн захыг хөгжүүлэх бас томоохон нэг түлхэц болно гэж харж байна.